Yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Оройн дүргийн үзэгчдээ NBA Talk 19 дэх улирлын 18 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд студид өнөөдөр бид маш цомхон бүрэлдэхүүнтэй сууж байна. Яагаад гэвэл манай одоо тал бүрэлдэхүүн байна. Мэдээж сагсан мөнгө сонирхчдын баяр болох NBA All Star-ыг бас шууд амжуулахаар алс олон Америк зорьсон байгаа учраас өнөөдөр бид 3 ингээд цомхон ерөөхдөө сууж байна. Тэгээд цомхон ч гэсэн энэ нэвтрүүлгийг бас зогсоолгүйгээр өнөөдөр явуулах нь зүйтэй баг. Тэгээд All Star болсон өдөр учраас All Star-ын мэдээллүүд бас дундуур нь орсон байгаа. Америкаас бас ийм болсон гэдэг одоо бас бичлэгүүд ирсэн байгаа. Тэр бичлэгүүдээ үзүүлээд тэгээд одоо чадхад хараад энэ цөөхөө минут ямар ч гэсэн хэдүүлээ дугаараа таслахгүй явъя гэж. Тий. За тэгээ мэдээж NBA Talk-ийн маань албан ёсны Platinum event гэхээр Talk app ажилладаг байгаа. Тэгээ та Talk app ашиглаад үндэсний дээдлийн тоглолтууд болон статистикийг та авах боломжтой. За мөн дээрээс нь манай Platinum event гэвч Coca-Cola маань хамтарч ажиллаж байгаа. Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү хамтдаа Cola. За мөн түншлэн PC Mall. За PC Mall-аас та ямар нэгэн өөрчлөлт төлбөргүйгээр Samsung, Huawei, Apple, Xiaomi гэсэн утаснуудыг ямар нэгэн барьцаа төлбөргүйгээр судалдаа авах боломжтой байгаа шүү. За тэгээд мэдээж энэ 7 хоногт NBA-ийн одоо талбай дээр хамгийн чухал одоо бид бүгдийн хүсэн хүлээдэг тий. За сүүлийн үед бол одоо юу гэдэг одоо баг гой болох нь уу яах нь уу гэдэг талаас нь бүр ингээ харж ярилцдаг болсон. NBA All Star маань ихсэн. За тэгээ эхлээд хэдүүлээ хамтдаа Rising Star буюу залуу оддын тоглолтоос эхлээд хамтдаа үздэгэ. За тэгээ мэдээд залуу оддын бүрэлдэхүүнийг өмнө нь тоглогч байсан алдартай эрхмүүд дасгалжуулсан байна тийм ээ. Драфтаар сонгож аваад тоглогчдыг драфтаар сонгож аваад тэгээд дасгалжуулсан байгаа. За залуу оддын тоглолт маань тэгээд хамгийн ихний өдөр болдог. Тэгээд нөгөө G League-ийн бас баг нэг нэмэгдэж ордог ийм хөвлбөртэй болоод ингээ 2 дахь жилдээ явж байна тий. За тэгээд NBA-д бас тоглодог тоглогч нар одоо энэ дунд бас байгаа тий. Давхар G League-д одоо тоглож 2 two-way contract-тай тий. G League-тэй. За тэгээд өнгөрсөн жилийн Rookie of the Year маань за энэ хятад залуу бас энд байгаа шүү дээ тий. Тэгээд ихэнх одоо тоглолтоо бол G League тоглож байгаа. Гэхдээ бас NBA багтаа бол тоглоод байгаа. Үе. За энэ ч нэг нь Vince Carter. Нөгөөт нь Tracy McGrady. Tracy McGrady хоёр. Austin заур хэд идэм дахиад 2 хүн байгаа тий. Байгаа. Austin Reeves ба. Doc Rivers-ийн хүү Austin Reeves. Тэгээ Carmelo Anthony гэдэг дөрөв коуч. Багуудаа сонгоод хоорондоо өрсөлдөж байгаа. За эдгээр маань бол төрүүлж 40 он авсан нь ялна гэсэн тийм одоо ер нь энэ форматын ер нь бас давгүй байгаа даа шүү дээ. Өрсөлдөөнийг ерөөхдөө давгүй болгоцсон. Нодлын их тажгүй болсон. Тэгээ Shepard бол тэгээд өнгөрсөн жил чиглэн жилийнх бас нэлийн тоглосон шүү Shepard ч тийм. Энэ Rising Star-ын G League-ийн багт нь баг байлуу өнгөрсөн жилчтэй. Shepard ч баг тийм байж магадгүй шүү. За тэгээд бол Carmelo Anthony-гийн баг Vince Carter-ийн багтай. Биш байна тий. Одоо Vince Carter-ийн баг орж ирээд байна уу? Сая Carmelo Anthony-гийн баг Dylan Harper-ийн базраар ялт байгуулад тэгээд одоо энд болохоор сая харсанчлан Vince Carter болон T-Mac хоёр. Тий. Хоёр. Тэнгүүд тий. Энэ чинь нөгөө ихний тоглолтын дээр болгоод нөгөө Dylan Harper ч өөрийн ах Ron Harper-ийн эсрэг оноо аваад багаа хожилт хүрчихэж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол энэ Rising Star дээрээс ингээ харахад бол маш олон залуу тоглогчид NBA-д бол хөл тавьж гой тоглогчид орж ирж байгаа юм байна гэдэг нь бол зөвхөн одоо бид нар нөгөө
гол Cooper Flag одоо ингээд Concrete гэдэг яриад байдаг бол тий. Өөр олон тоглогчид одоо ер нь цаашдаа ирээдүйд бас гялалцах тоглогчид бол зөндөө байгаа юм байна гэдэг нь харагдсан. Одоо энэ Бүзэлс бол өнгөрсөн жил орсон, энэ жил 2 дахь жилдээ орж байна. Тэ. Одоо энэ Вашингтоны Кишон Жорж байж байна. Ирээдүй бол ер нь NBA бол гоё л болох гэдэг байна да. Залуучууд ер нь За PGH Comp бол нэг тийм оноо авалтан багасаадсэн шүү дээ сүүлийн үед. Филидээ. Тэгсэн чинь тэр нь бол ялчгүй л нэрээ одоо тулгаагийн хэлдгээр минут довтлох тоо тийм боломж нь бага байгаа юм байна. Цөөхөн довтлох. Тэнгүүд яг ингээд энэ ч болонгууд аваргыг ерөөсөө гол одоо довтлох нэрээ Vince Carter тавьсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ ч яг голлоо 50 гут манай хүн бол бас би хэр зэрэг довтлдог вэ? Хэдэн хөвтэй довтлох вэ гэдгийг бол ер нь бол шууд харуулж ийлээ. Тэгээ Edge Campus энэ тоглолтод эрэхтэй Vince Carter-ийн одоо vintage гоё подолкийг өмсөд ирсэн. Тэгээд Vince Carter ер нь яах сонгосон гэдгийг би өөрт нь бас харуулнаа гэд ирсэн байсан. Тэгээд ялч бас өөрийгөө харуулсан да. Портландын төвийн тоглогч маань бас их дажгүй тоглосон ер нь бол. Тэгээд Edge Camp нэг тийм ялагч сэтгэл зүйтэй тоглогч юм аа. Надад одоо сүүлийн үед одоо манай Jimmy Butler-тай төстэй ч юм уу өнтер гэж харагдаад байдаг. Болоод байгаа шүү. Бүзэлсийн гоё эргэлтэй бас тий. Spurs-ийн залуу. Энд чи бас минут олдохгүй байгаа юм байна. Тэрнээс биш тийм одоо өөрөө муудаа болвол сэлгэнд байгаа юм шиг үлээ шүү. Derek Queen-с гоё юм байлээ. Дамжуултын ийм том чадвартай. Тэгээд нөгөө Европ төвийн тоглогчид гол төлөв одоо энэ дамжуулдаг барьдаг тий. Jokic-ийн одоо арга барил гэх юм ийм тоглолтыг үзүүлдэг бол Америк төвийн тоглогчийг ингэ үзүүлээд байгаа. Тэрний чинь Derek Queen байна. За Shepard бол мэдээж зэрэг арай л бас нэг NBA-д олон минутаа тоглож байгаа хүн гэсэндээ бас нэг тий. Шидэлтээс арай л зүүн тий. Тий. Stephen Castle. Stephen Castle бол одоо энэ жил магадгүй бүр NBA финал тоглож магадгүй байгаа юм учраас. За тэгэл ер нь арай ялыг гэсэн илүү хүсэл тэмүүлэлтэй Vince Carter-ийн баг байх шиг байлээ тий. Завсарлага авж байгаа нь тий. Тэгээд ерөөсөө ингээд жоохон оноо хоцронгууд шууд завсарлага аваад тий ярилцаал бүр яг хожигээд байгаа байхгүй. Ер нь хооронд нь өрсөлдүүлж тоглож байгаа байдал нь ер нь гой санагдсан. Тий. За тэгээд тургуулийн шидэлтээр Edge Camp хийснээрээ яг Vince Carter-ийн баг ялт байгуулсан. За тэгээд Тэгэж нэг Rising Star ч бас ингээд нэг юм MVP те. MVP болж байгаа юм. Тэгээд эх жил дахиад тоглох байлгүй Edge Camp те. дахиад нэг орж таарах бах те. Дахиад нэг орж таарах. Sophomore-доо орж таарах. За иймэрхүү байдалтай их нэг олдтынхоо одоо одод нь л олчихж штэ те. Тэр үдшийнхаа. За тэгээд эхний өдөр бол ер нь сонирхолтой болдог л болчиход байгаа юм тий. Хамгийн одоо гол сонирхолгүй болдог чинь 2 дугаар өдөр л болчиход байгаа юм л да. Тий. Яг 3 шидэлт маань бол үеийн үе сонирхолтой байдаг л да тий. За тэгвэл хэдүүлээ хамтдаа 2 дахь өдөр зохион байгуулагддаг. Ур чадварын тэмцээнүүдийг хамтдаа харьцаа зээд эхний тэмцээн маань 3-ын зайн шидэлтийн тэмцээн байгаа. За тэгээ нөгөө шинэ форматаар бол алаг бөмбөгүүд одоо нэг булан тавиад за тэгээ дээрэс нэмэлт одоо нэг бөмбөг байгаа тийм ээ. Бонус. Одоо эн чинь нөгөө нэг онооны бөмбөг. За тэнгуүтэ нөгөө алаг бөмбөг тий 2 онооны бөмбөг. Тэнгуүт тэр нөгөө тусдаа байгаа нь бүр 3 онооных шүү тий. 3 онооны 2 бөмбөг. Тий. За Concrete гэдэг энэ жилийн Charlotte Hornets-ийн одоо Duke-ийн сургуулийг төгсөж орж ирсэн энэ залуу бол 27 оноогоор Rookie of the Year болох тун өндөр магадaltaй флаг энэ хоёр бол өрсөлдөж явж байгаа. За Donovan Mitchell, Tyson гэсэн одоо багийнхаа залуугийн өмсгөлийг өмссөн байгаа. За шидэлтийг маш гайхалтай хэлээ. Эхний цэгээс 5 дараалж байгаа. Энэ жил ер нь тэгээд Donovan Mitchell 24 оноо. За энэ одоо 2 онооны бөмбөгүүд л сайн хийх хэрэгтэй л байгаа юм л да тий. За Jamal Murray. За албан ёсоор бүх одод гэдэг. Анх удаа тий.
Тэ анх удаа. Одоо нөгөө Амаржингийн хэлдэг нөгөө Йокич хизээч бүх одод хамтрагчтай байж үзээгүй гэдэг яриаг бол одоо дахиж сонсохгүй баг. Би ясаар бүх одод тоглогч болсон. Энэ жил ер нь Йокичийн гэмтэл ер нь тэгээд Жамалыг бүх одод руу оруулчлаа тий. Тий яг хоо улирлын хин жоохон бэлтгэл муутай форм муутай орж ирдэг. Энэ жил харин харьцангуй өндөр формтой улирлын ихнээс явсараа. Тэгээд бас их тэгээд Норм Паул бас ер нь бид бас ярьсан те 3 сая шидэлтэнд ер нь Норм Паулын нөгөө нэлээд нөгөө тогтож шийддэг учраас цагтаа бас амжихгүй байх гээд тэгж ярьж байсан. Тэгээд цагтаа амжаагүй харагдаж байна. За Бобби Портис орсон, Милоки Багс Ганц одоо өндөр тоглогч тийм ээ. өндөр тэгээд бас яг нөгөө олон удаа шидээд байдгүй талбай дээр. Сэлгэнээс тоглож болохоор минутанд тогтмол шүү дээ. Тэрс Макси. За харин ч их олон шиддэг хүн бол энэ хүн гэдэг. За Максигийн эхний шидний шидэлт бол хүлээлтэнд бас хүрээгүй те. Одоо энэ 27 хоног авсан. Макси, Quickly одоо өөр хин байдیں۔ Bones Highland гэдэг нэг урагшаа ингээд тэмүүлж шиддэг хүмүүс байж тээ. Залтнаасаа голдож шиддэг хүмүүс те. Quickly Бүүкер Бүүкер өмнө орж исэн юм уу? орж ирсэн баха. орж ирсэн. Хамгийн одоо бас стандарт шидэлттэй Клей Томпсон шиг л харагддаг шүү дээ. Тэ? Энэ 3 сая шидэлтийн тэнцвэрийн бас favorite нь байх магадлал өндөртэй тоглогч байлж. За эхний шидэнд ингээд нүүплийг даваад 30 оноо. 30 оноо авсан. За тийм мэдээж энэ жилийн 3 сая шидэлтийн хамгийн одоо сюрприз болсон. Тийм тийм ээ. Тэгээ ерөөсөө нөгөө гимтээ талбайд гарахгүй байгаа хүн All Star-ын тоглолтод орлоо гэж байгаа. Тэгээ ер нь бол яг Дэмийн талбайд гарч тоглох юм байна да энэ улирлын төгсгөлөөр гэдэг нэг тийм бодол хүмүүст төрүүлэх шиг боллоо тий. Энэ үйлдэлээ тийм ээ. Тийм магадгүй 3 сард хүрээд ирэх юм байна да гэдэг. Гимтэл нь ер нь бол зүгээр болчих тий. Өмнө авраг болж ирсэн. 3 шидэлтийн тий. За тэгээд финалийн шатанд Devin Booker, Knebel, Damian Lillard гэсэн 3 үлдлээ. 3 тоглогч үлдсэн. За гурлаа л маш сайн шидэгчлэр. За ингээд 3 шидэлтийн 2 дугаар шат. 3 үлдсэн. Knebel яа. Финалийн шидэнд Энэ сүүлийн эдээс арай л олныг алдсан тий. муу шидсэн 17 оноо. 27-аас 17 оноо болоо дуурсан те. Сүүлийн эд дээр ялангуяа тэр нөгөө 2 онооны бөмбөг Мони болноо да. тэднийг бүр нэлийн алдсан тий. За дараа нь Damian Lillard Эхнийх дээрээ ч өндөр оноо авцсан тий. 3 онооны шидэлтэй амжилттай. За тэгээд яалтчгаас өмнө авраг авч ирсэн тоглогчтой илүү туршлагатай байгаа хаа. Шинэ гэхдээ нөгөө Мони болоо нөгөө нэг өөрийнхөө дуртай цэг дээрээ байрлуулдаг хэвээр хэвээр. Тэг бүгдээрээ нөгөө нэг зах чавжин дээр байгуулсан тавьсан юм тий. Яг хөө зарим нь өөр зэг дээр тавьсан. За тэгээд 29 оноо. 29 он хамгийн гол нь энэ 3 онооны бөмбөг орно гэдэг чинь амар л да. Тэ. За Devin Booker 29 оног давчиж авраг болох ш. Боломж хүртэнэ. Эхлэлийг ч бүр амар тавьсан л да тий. Энэ авд ирэхэд бол заа ер нь гүйцэж байгаа байл гэж бодсон би. Одоо эндээс бүр бүх шидэлтэй оноо ш. Тий. Цаана дахиад нөгөө нэг Мони бол байгаа ш тий. 2 он бонусны Мони болоо хийсэн. 23 оноотой сүүлийн зэг дээр очсон. Тэгсэн чинь энэ чинь 27 гээд за гээд сүүлийн 3 шидэл. Яа. Оо. гурван ингэ алдчихсан тий. Маш харамсалтай. Фүү. Маш том боломжийг алдсан. Тэглээ. Нэг нь оруулаад адилхан 29 болчихвол тэгээ яах юм? Дахиад шидэж шээ. Дахиад шиднэ л дээ. Тэгээд Lillard юу гэсэн яриа. Дахиад шидэн гэхдээ нөө нэг хугацааг нь багасгах, минутыг багасгах шүү дээ. 30 секунд болох шүү дээ. Аа. Тэгээд 30 секундэд амжаал хамгийн их хийсэн. Lillard ингээ 2 тудаага болчих. Өмнө нэг л болсон мэт. Тэгсэн. 2 тудаага. Тэ. Тэгээ эргэжлэл бол Stephen Curry орж магадгүй өнтер гэсэн тийм яриа гарсан байл. Яг энэ жил бас яг оролцогчд нь зарим нэг тоглогчдыг яг орох стресс тоглогчдыг нь оруулаагүй 3 оноо шидэлтэн дээр тий. Тэгээ Lillard одоо юу гэдэг чинь Milwaukee Bucks-ын авал шидэр бол
дэлхийн дугаар шийдэлтэнд орохгүйсэн тоглогчдыг оруулчлаа л гэдэг. Тийм биш тий. За тэгэл хэдүүлээ хамтдаа дараагийн тэмцээнийг харцгаая тий. Нөгөө юуны Ур чадрын бас. Ур чадрын тэмцээн юм За байна. энэ бол мэдээж Shooting Stars гэдэг тэмцээн байна. За эн чинь бол багаараа нөгөө нэг юу яадаг тий. Тий. За NBA-ийн тамирчдаас гадна урлаг соёлын тамирчтай хүмүүстэй одоо хамтарч Оролцох нэ. тайзан дээр гарч иж байна. Дилэн Харпер, Рон Харпер, Two Chainz ч бас өндөр харагдчих шүү сая. Тамирчтай энэ хамтарч ч одоо Нью-Йоркийнхан гэж хэлж болох юм уу тий? Тий. Нью-Йоркийн номог Хоёр бүх Ален болсон. Хьюстон. Джейлен Брансны аав нас байна. Team All Star. Амар ажил дээр томилогдсон юм шүү. Бүр ядарсан байна уу? Оу. Scotty Barnes, Chet, Holmgren. Team Cameron гинэ. За ингээд Бүгдээрээ заасан цэг болгоноос оруулах хэрэгтэй тийм ээ. цэг болгоноос нэг шидэлтэй нэг тоглогч гүйцэтгээд хамгийн сүүлийн цэг дээрээс хэд шидэж болно цагтаа амжуулаад. За Harper. Team Harper. Ап бол зүгээр шууд. Тэгвэл ч нөө. За Team Harper юм. Цагтаа амжаагүй. Хасагчж байгаа юм уу тий? Тий, гоо дүүлсэн баг байгаа тий. Team Knicks. Никс тим их. Next Allen Houston гэдэг Нью-Йорк Никсийн лейд домог болсон тоглогч те. Джейлен Брансон аавтайгаа За Таунсын шидэлтэй амжилт. 27. 31 оноо. ер нь 500 бол хийчдэг л тэгдээ өөрийнх нь тий. Холоос их шиддэг шүү дээ. За тэгээ 31 оноогоор барыг нэг ч гисэн баха. Хин шатнд. За Corey Medvedev. Кон Кнепл. За бас олон жил яг юм бид All-Star-ээр нь орохоор юм байлээ дээ. Тий? Цааш дээр нь удаан яригдах тоглогч баха. Тийм байлээ. За нэлээд өндөр оноо авсан байна. За ингээд финалийн шүтэнд 38 оноо. 38 оноо. Төрөөс. За 39 оноо авч иж. За Хожин. манай Таунс бол яг өөрийнх нь шиддэг цэг байгаа юм да. Хьюстон 3 тоглоо гэж төрлөө. Оба. Оба. 43. Харин 43 оноо. тэгсэн чи харин Таунс маань алдаад байна үгүй. 46, 47 оноогоор. Team Knicks. Багийн хөө Shooting Stars тэмцээндээ авар авсан байна. За одоо харин хоёр дахь өдрийн одоо хамгийн их хүлээлттэй байдаг. Аа. Ер нь жоохон хүмүүс сэтгэл дунд хүрэлтдэг. Эсвэл одоо өндөр босоо тавьсан болоод ш тэр юм тий. Тэг яг нөгөө хүн Энэ бол мэдээж цагиргаан дээрээс товтлох тэмцээн байдаг. Тэгэл хамт юу сайн харцгаая. За энэ жил орж аваад тамирчдын хувьд бол бас сонирхолтой. За тоглолтын дунд бол одоо хамгийн сайн За шүүгчдэр Brent Berry. за Carter Bryant, Jace Richardson тэргүүтээ тоглогч нар сайн харагдаж байна. Jackson Hayes Jackson Hayes.
Энэ залуу дээр ер нь нэлээд өндөр хүлээлттэйсэн да. Гойч тогсоо. Нэлээд Винс Картерийн тоглолттой төстэй юу? Тийм, Тийм Vince шүү, Carter-ийн яг All-Star дээр 50 оноо авсан тоглолттой. Дундаж оноо 45.6. За Jace Richardson гэдэг аав нь бол NBA-ийн тоглогч асан Jace Richardson Stan Duncan хэзээ төрүүлж исэн урд нь тийм. Нуруу жоох намын тий. За хүүхэд нь бол энэ жилийн драфтын 25 дахь сонголтоор Orlando Magic багт ирсэн. Michigan State их сургуулийн тамирчин байгаа. Цагшин 4.4. Dwight Howard маань бол саяхан орж ирсэн шүү дээ одоо нэг Суперменийн нөмрөг ардаа. За Keisha Johnson гэдэг two-way contractor Miami Heat багийн тоглогч гэдэг. Хайрцангуй NBA цөөхөн тоглолтыг хийсэн тоглогч байгаа. За эхнийхээ тоглолтоор ямар нэгэн байдлаар Энийг хамгийн сүүлд хийх хэрэгтэй байсан юм шүү гэсэн. доор зогсож байгаа хүнд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй те. Тий. Шууд дээгүр нүсрээд. Энэ ч айгүй тийм гоё үзүүлбэр маягийн тий. Даваагүй шүү. Давгүй тий. Мэдээж хэрэг Aaron Gordon-ыг хөвчихгүй гэдэг. Энэ маань харин За Jackson Hayes хитрхи ойрхоноос өсөрцөн баха энэ тоглолтын дээр те. Алхамтаа буруу тооцоолоо. Тэгээд ийм урт өндөр хүн болохоор жоохон амархан харагдуулаад. ой тий. Гэхдээ яг 4.6. Тий. яг энэгээр ингээд дараагийн юуруугаа орчичл байгаа юм л да тий. За мэдээж хамгийн бага оноо авсан учраас. Энэ одоо нэг өөрийнх нь тоглолтын дунд хийгээд байдаг. Гэхдээ энэ нэг зүүн гарнаас баруун гар руугаа дамжуулаад тэгээд слоноороо гаргаж байгаа. Яг бас хийх бас хэцүү. Тэгээ хоёр дахь орлогоороо хийсэн болохоор 47.8 багассан. Тий, оноо нэрээ багассан. За энэ бас яг өөрийнхөө хийгсэн тоглолтуудыг хийж чадаагүй. Ер нь цаг нь дуусчихлаа зэрэгцээд 360 эргээд win. За ингээ баг хоёр дахь шатны шалгах боломжоо алдсан. Тэгээ Carter Bryant-ийн хоёр дахь тоглолт. За энэ бол гайхалтай тоглолт байсан. Энэ бол гоё. Ер нь бол тесрэлт сайтай Athletic. Ер нь тоглолтын хувьд ер нь бол Spurs бол бас Carter Steve Francis гэдэг тоглогчдын Австрали хийсэн тоглолтыг хийгээд 49.2. Гүстэл сайн байсан бол тэр бас 4 оноо авсан харагдаж байна. за юм тоглолтыг хийсэн. Энэ толгой нь баг шийдтэй зэрэгцэж гарч ирээд байгаа тийм. Энэ тоглолт бол тийм биш. Хүлээлтэнд бол хүрсэн байгаагүй. Jones. Анслаач бүжгэлээ л байсан. Ер нь л хийж дуусаад бүжгэлээд байгаа. За энэ тоглолт бол гоё тоглолтоо. За энэ баг энэ тоглолтын зэний цорын ганц 50 оног авсан тоглолт. 50 оног хүрээгүй шүү дээ. 49.6. Хамгийн өндөр оноо. Ер нь тоглолтын тэмцээнд чи Майамигийнхэн ер нь их тийм амжилттай оролцсон юм шүү. Энийх гэхдээ гоё. Энэ 50 оноо авсан тоглолт нь баггүй карт байна. Гоё харагдаад байгаа гэхдээ сая. Гүстэл гоё. Султаноороо гаргаад шийдтэй толгойн зэрэгцэж гарч ирээд Бас нэг харагдц гэж нэг юм байгаад байгаа маа тий. тэр нэг удаашруулаа харахаар бүр гоё харагдав. Эвсэл За энэ цорын ганц 50 оноо авсан тоглолт шүү уушлаа. Энэ залуу Spurs дөөрөө угаасаа таан тоглохоор юм бэлээ бас. зя. Нэг гартаа барьж явсаар бодохч шүү. За агаад ирэл удаашруулсан байдлаас харуул. Бас гоё харагдаад байгаа. Гомсог тоглолт байгаамаа. Jordan-ы логоор болж ирээд байгаа юм. Магадгүй өшөөж холоос өсөж Холоос боломж нь бол бүр гоё болох байсан байна тий. За тэгээд 47.5 оноо авах юм бол ялагч болохоор байсан. Тэгээд цагтаа амжаагүй.
яг 2 дахь тоглолтоо төлөвснийхаа дагуу хийсэн бол 47.5 он авахар тоглолтыг хийсэн. Тэгээ 2 удаа игээд амжилтгүй. Sprite болоод Сүүлдээ баг зүгээр ийм 360 гээл ингээд тий. ингээд Kisha Тэгээд Miami 7.5 өрөөг учраас Kisha Johnson Miami Heat-ийн тоглогч энэ удаагийн цагаан дээрээс тоглох. саяхан Дерек Джонс Жуниор болсон тий. Сэний авар болсон. Сайхан тий. Ер нь Miami-гийнхэн жоохон болоод байна үгүй. Matt McClung ч 3 жил дараалал. Тэгсэн. Тэгээд энэ жил бол өөрөө оролцохгүй гэдгээ хэлсэн тий. Гэхдээ хэрвээ оролцвол ийм тоглолт хийх байсан гэд нэг бичлэг яваад өөрийнхөө сошиал медиа дээрээс тавьсан байлээ. Тийм. Тэр тоглолтууд нь бол яалтчгүй л одоо бас л дахиад төрүүлэхээр юм байна. тийм дохогчийн л одоо юу байгаад лээ тэгээд. Яг энэ жил болгон л Slam Dunk-ийн тэмцээний талаар ярьж ийн л да. Хүлээлтэнд хүрэхгүй. Яалтчгүй Aaron Gordon бол Zach LaVine-ий тэр Slam Dunk одоо өндөр За тэгэл тэрнээс урагшаа явахаараа Vince Carter болоод тэгэл нөө Dominic Wilkins ч Jordan Morton юу болоод нэг тоото байж байгаа нэг тийм гоё тоглолтууд болд юм шүү. Нэг хүмүүс орж ирдэг. Дээрээс нь бас нөгөө энэ Жил болгон бол болдгоо. тэмцээнд бас арай өөр статустай тоглогч нар хэрвээ орж ирвэл те арай одоо од статустай ч юм уу. Тийм тоглогч нар орж ирвэл бас сонирхолтой болох юм болов гэж бас бодож байна. Тэгээд энэ жилийн загран дээрээс давтлах тэмцээн бас жаа хүмүүст хүлээлтээс жоон таарах хүмүүс болов гэж. Хүлээлтэнд хүрээгүй Хүлээлтэнд хүрээгүй байна. Бүхэл бүтэн тоглолтын тэмцээн дээр нэг л удаа 50 оноо усан тоглолт гарлаа шүү дээ. Гэхдээ одоо угаасаа нэг тийм хүлээхэж болцсон дөө. Тийм үстэй. Хүлээхгүй байжгаад гоё тоглолт орж ирвэл гоё үстэй тий. Нэг хүлээхгүй байжгаад. Тэгшээ арай өөр хүмүүс одоо чинь уг нь энэ жилийн тоглолтын тэмцээн чинь Zion Williamson, Ja Morant хэрэг би биний оролцох хүсэл тавих юм бол одоо оролцоход бэлэн байна гэжсэн юм бол тэгээд тэрнээс л арай өөр өнгөрлөө. За тэгээд бидэнд бас цаанаас бэлдсэн дүрс байгаад байна. Тэгээд манай NBA Talk-ийн тулгаа маань мөн бааж ах маань. За тэгээд ялалт ах маань та бүхэндээ бас stand up. Тэндээс хүргэсэн мэдээллийг та бүхэндээ бас хүргье гэж бодож байна. Хэдүүлээ энийг хамтдаа үзье. NBA Talk нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч та бүхэнд дахин баярлалаа. Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотоос NBA Talk-ийн сурвалжлах баг мэдчилж байна. Өнөөдөр бидний бэм гарагийн өдөш одоо бүх хотын тоглолтын тэмцээнүүд явагдлаа. Шидэлтийн тэмцээн, 3 онооны тэмцээн, за тэгээ Slam Dunk-ийн тэмцээн. Тэмцээнээс сэтгэлдээ сонсё. Чиг үнэнчээр нуух зүйлгүйгээр бидэнд хэлээч. За 3 шидэлтийн тэмцээн бол үнэхээр гоё болсон. Нөгөө 2 тэмцээн Shooting Stars бас нэг үе бодвол арай сонирхолтой болох гэж хичээлээ. Тэгээд Нью-Йоркийн баг ямар тааш ялт байгуулад тун гоё хожлыг бас эцсийн хүчит байгуулж чадсан. Тоглолтын тэмцээн яг үнэн гэлэхэд бол санаанд хүрсэнгүй. Jackson Hayes-ийг хараад жоохон урам хугарлаа. За миний хувьд бол яг хамгийн мартагдчихгүй мөч яхаар Гоёж Age-комп MVP болдог багийн төрүүлдэг мөч байсан нуугаад яах вэ? За Баажиг хувьд NBA Talk-ийн хөтлөгч улсын 17-гийн удаагийн Кирилл Явраг Баажиг хувьд Гэхдээ яг хоо ингэж юм. Ерөнхийдөө бол бүх хотын тоглолт дандаа гоё болдог. Одоо арга хэмжээ ингээд нийт юмараа аяг болдог. Зүгээр тэгээ тоглолтын тэмцээн эдрийг бол угаасаа бид нар бол ер нь нэг 7-8 жилдээ нэг удаа гоё болдог шүү дээ. Энэ бол тогтцсон юм. Тэгэхээр нэг болоогүйгаа гоё нэг яг гоё болох нь болоогүй. Тэгэхээр угаасаа тийм гоё бол гэж хизээж хүлээлт байгаагүй. унжаагаад нэг босдог шүү дээ. Унжаад босдог. Тэгээ гэж л босдог шүү дээ. Тэгэхээр тэр нь болоог одоо дээр явж байна. Тэгэхээр болоогүй болох болоогүй байна. 3 шидэлтийн тэмцээн бол угаасаа үргэж гоё болдог. Тэгээд энэ жил дэм орж ихэд бид нар гайхчихсан шүү дээ. Энэ үнцэгтэй байж байгаа тоолохгүй байгаа шүү дээ. Яг гэхдээ дэм орно гэдэг бол өөр нь 2 удаагийн авраг байсан гэж хэлсэн. Ингээд 3 дахь болчлоо. Бүгд бол 200% шанс байлаа. Сүүлийнхээ 4 одоо нөгөө мани болоо оруулсангүй шүү дээ. Гэтэ ингэж одоо өөрт чи ингэж бодож гин үү? Тоглохгүй байж байгаа Дэмэн Лилард шууд 3 онооны шидэлтийн тэмцээнд орж төрүүлэх нь өдөрлөн дэш тоглож исэн тоглогчдод шудраг бус санагдах уу? Эсвэл хамаагүй юу? Шудраг бус шүү дээ. Шууд надад болдог санагдаад байна. Надад шудраг бус шүү дээ. Тий болохгүй шүү дээ. Анх орохдоо бид нар ярьжсэн энэ бид. Гэхдээ энэ юм ч одоо байхгүй шүү дээ. Яаж байгаа юм бол гэж гайхчихсан. Гэхдээ тэгээд яалттай байлаа. Булгааг Адилхан шудраг бус. Гэхдээ шудраг бус гэхээс илүүтэйгээр энэ бол ард түмэн сагсан бүх сонирхчдод зориулсан илүү entertainment show. Энэ NBA финалд гинт гарч ирээд төрүүлчихэд байгаа зүйл биш. Тэгэхээр оролцож байгаа хүмүүсэнд дургуцах хаад яагаад бид дургуцах ёстой гэж. Тэгээд дээр нь оролцохдоо өөрөө 2 удаагийн авраг лигийн бүх цаг үеийн түүхэнд яригдах хэмжээний хамгийн шилдэг шидэгчдийн нэг. Тэгэхээр оролцох нь баг миний хувьд баг зөв болсон баг.
NB Talk нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Single Brand ажиллаж байгаа. Тэгээд за хоёроос асуух өөр зүйлс байна. Одоо бити тим одоо алтан байгаарэ гэж хүсэж байгаа. Яг л энэ NB Talk-ийн тусгай сурвалжлага яг одоо бүх хотын тоглолтыг тоглолт болж байгаа энэ зүйд доо мариныг гаднаас явж байгаа учраас анх удаа энэ ордонд ирлээ. Энэ цоошин NB-гийн сүүлд барьсан цоошин ордон 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар болсон маш бүх одоо шинэлэг зүйлийг шингээсэн AI технологиг шингээсэн сая ингээд үзэгчдийг оруулж байгаад нүрээр нь таниад оруулж штэ. Үзэгчд тооцоогоо нүрээр нь таниулаа хийж гин. Үзэгчд дэлгүүр орохдоо карта уншуулад шууд юм аваа гарч ийн гээд гэх мэтлэн гайхамшигтай олон шийдлүүд байна. Яг энэ удаагийн All-Star болж байгаа нь ордны талаар хоёрын сэтгэлийг сонсъё. Яг хоо хитрхийг мөнгө зарсан үнэ. Тэг хямдхан хийж болох боломж байсан байлээ. Жишээ дэлгэц 200 сая доллар гэж хэлээ. Дэлгэц 200 сая доллар. Одоо 100 сая доллар. Тэгэхээр 100 сая доллар гэдэг чинь нэг 370 эдэн тэрбум үү те. Тэгээд бид нэг маазаад ярьжсэн. 100 тэрбум өгчөд Гуанжугаас амирыг авчиж өгөх байсан бид нэгэд маазаад. Гэхдээ яг үнээр яг үнэхээр тэр доторх тэр лед бол ер нь энэ ордон NB-гийн бүх орднуудаас хамгийн супер нь. Одоо номер 1 ордон гэж яригдж штэ. Тэгэхээр яг тэрийг бас өөртөө харах бол гоё байна. Тэгээд яг энэ бол ер нь бол энэ All-Star бол үнэхээр надад бол бүх юмараа гоё. Санал 100% байна. Энэ ордны доторх нь ч гоё юм, гаднах нь ч гоё юм, дизайн нь ч гоё юм, зохион байгуулалт нь ч гоё юм. Тэгээд 7 давхраас зүгээр ганцхан урсдагчдаар буугаад гадаа гараад ирж байна. Ийм шийдэл би өмнө харж байгаагүй. Тэгээд дээр нь кондишн агаржуулалт нь төгс юм. За тэгээд үзэх арай жоохон хүүдэн угаагүй. Тэр хойгоороо жоохон хүйтэн байлаа. Доошоо буугаад үзэхээр яг тохиромжтой болчихжээ. Тэгээд хамгийн гол нь тэр вуулыг албаар бас нэг би юм мэдээлэл уншлаа. Тэр вол дээр ингээд зүгээр All-Star дээр тамирчин чөлөө шидэд дэмжээгүй мөртлөө нэг хідэн цагаан хувцастай хүмүүс суудаа. Тэр нэгээд клипсийн зүгээс ордноо гайхуулах гэж тавьсан томилтын хүмүүс ингэнэ. Вуулын хүч ийм шүү гэдгийг All-Star дээр хүртэл харуулад. Хэн нэгэн чөлөө хин ч хамаагүй чөлөө шидэхэд тэр бүүлгэх нь шүү дээ. Бүүлж байгаа. Тэгэхээр тэр вуулын хүчийг ингээд нүдэрээ харж бээрээ мэдэрлээ. Тэгээд ингээд тоглолт дуусны дараа нөгөө нэг гал гарч байгаа, утаа гарч байгаа, сандал гэрэлтэж байгаа байдал. Би өмнө 2 3 ордоо орж үзчихсэн. Гэтэ ийм ордон бол анх удаа үзчихсэн. За NB Talk-тай хамтран ажилладаг PC Mall-до баярлалаа. Та бүх төрлийн ухаалаг гаруцыг PC Mall их дэлгүүрээс цахилгаан барааны дэлгүүрээс судалж авах боломжтой. Бажи энэ бол чиний яг үндэ сурвалжилж байгаа ч юм уу үзэж байгаа ч юм мэдгүй яг юу хийж яваад байгаа гэж ойлгохгүй 3 дахь удаагийн All-Star анх удаага би чамайг албан ёсоор сурвалжиж гин гэж хэлье. Яг гэх юм бол чи хүнтэй ярилцаж үзлээ. Ярилцлага авах ямар байна? Ер нь амар биш шүү. Ягаад тэгэхээр угаасаа хоёулаа ярилцчихсан. Яг жоохон сандрах юм лээ айгуу сан. Дээрээс нь тэр чинь нөгөө Монгол хэлээр ямар ярьж авч байгаа шүү дээ. Яг тухайн хүний одоо хэлээр нь тэгээд тэр үнээс ингээд бас зүгээр нэг асуулт суухгүй шүү дээ. Тэгээд нэр чи хийм бэ гэдэг асуулт суухгүй шүү дээ. Хэдэн он төрсөн гэдэг тийм жижигүүр асуултууд байх. Юуны орд вэ? Юуны орд байхгүй. Тэгэхээр яг ингээд сагсан мөнгөтэй холбоотой мэргэжлийн асуудлууд асуун. Тэнгүү тэрийг ингээд өмнөх өдөр ингээд бид бэлдсэн шүү дээ. Бэлдсэн дээрээс нь тухайн тоглож байгаа бас илүү их судалсан. Тэгж тэр асуудлуудаас бодож олсон ингээд ер нь бас нэлээ бас юм шаардж идэв шүү. Тодорхой хэмжээний. За маань тулгаагийн хувьд 2019 оны Шарлот, 2023 оны Юта, за тэгээд 2026 оны Лос Анжелес гээд 3 удаагийн All-Star-ыг сурвалжиж дамжуулж байгаа. Маргааш бас талбай дээрээс сурвалжлага бас ярилцлага хийх байх. Тайлбар бүтэн тоглолтын туш ордноос явах байх. Энэ удаагийн All-Star чиний хувьд юугаар илүү онцгой байна? Яг одоо яг нэг гин бүх үйл явдал болцсны дараа NB Talk маань хурж байгаа тий цаг хугацааны үед. Тэгэхээр миний хувьд хамгийн онцгой нь яхаарахгүй талбай дээрээс амжилттай болсон ч баг зэрэг алдаа гаргасан ч сандарсан ч мэдэхгүй байна. Гэхдээ тэр ингээд төсөөллөөр угаасаа хамгийн онцгой мөч. Чууд аль хэдийн сандарсан байна шүү дээ одооноос. Сандарч байна. Талбай дээр тэгээд яг ингээд магадгүй мегастар тоглогчтой ярилцчих магадгүй учраас тэгээ урьдчилан хэлж хэрвээ Лука таарах юм бол тулгаад боломж олдохгүй би бол тэр хүн би байх болно. Лукагаас бусдын тулгаа байх болно. Чамд бол шанс олдохгүй. Би гац юм чи бол руки хүн 2 ярьцлага чанд бүр хангалттай чи цаашаа байж. Гэтэ сэтгүүлч хүн сурвалжлагч юм ажиллаа гэх хэрэгтэй тийм мэдээж тэглэв ахав тэгээд хичээгээд өөртөө олцсон тэр багахан хугацааг ашиглаад ярилцлага яана. Би зөв нэг юм хэлмээр санагдлаа яг хамгийн зүгээр ингэхгүйгээр зүгээр шууд хэлчих болдгоо. 2012 13 онд Орландо Хьюстны одоо бүх хотыг 13 онд ялт төр бас очиж илаа тий. Тэгээд юу нь гоё санагдсан бэхээр энэ нөгөө 13 жилийн дараа ирсэн чинь
нөгөө бүх ингээд түүх ингээд байж шүү дээ. Энэ хугацаанд юу болж өөрчлөгдсөн. Жишээ нь тэр тухайн үед би Стефтэй зураг авахулж ирсэн 13 оны өмнө авахулсан зураг харлаа. Тэр үед Остер болоог байсан байхгүй юу? Стеф 14 оноос гэлж Стеф одоо Остер болж ирсэн. Тэг ингээд өнөөдөр хараа тэр ингээд харангуй тэр үнийг хэр өөрчлөгдсөнийг ямар агуу тамирчин болсныг харах те. А тэрээс тухайн үед би сандын эхлээд нөгөө бид нар яг Остерд очих гээд Чикагод буугаад нөгөө тим аккаунт тоглолтыг 10 үзээд тэгэхээр нөгөө Атлантад тоглож тим аккаунт дуусчихсан шүү дээ карьер нь. Тэгээд орилоод тэр тим аккаунт ганц зураг авах гэсэн гэдэг чинь яг өнөөдөр тим аккаунтаа таарад тэгээ яг шууд ингээд зураг сая бид бүхэн одоо бүх одооны 8 гарагийн хөтөлбөр дуусаад яг бүтэн цаг гадаад зогсож байна л да. Таныг хүлээгээд тэгээд таны бүтэн цаг бидний хүлээлгэсэн шалтгаан зүгээр тим аккаунт зураг авах гэж явсан эргүү эсвэл нэвтрүүлэгтээ бичлэг зориулсан авсан эргүү. Мөгөө би бол яг ажил дээр бол ерөөсөө яг 99% нь ажиллаж байгаа нэг хувьд нь зураг авах болчихлоо. Тэгээ ягаад яг ингээд өдөр энэ хэвлэлийн урлууд дээр тоглогч нараас яг ажил ярьслага авах гэж явж байгаа л те. Гэс микрофон өгөө селфи гэдсэн бай. Би тийм юу санахгүй байна. Тэрс санахгүй байна. Санахгүй. Тийм болоог баха. Тий. За, LeBron James өнөөдрийн бүх одын тоглолтод нэрсэнгүү. LeBron ер нь сүүлийн жилүүдэд иймэрхүү паблик хэвлэлийн урлуудад ер нь оролцох байсан. Гэхдээ LeBron-аас бусад бүх од тоглогч нар ирлээ. Ялангуяа хоёрын хувьд Wemby хийдрэг анхудаа харсан болов. Ямар санагдсан бэ? Яг ташаагаар л байлаа бидэд. Тэрийг харлаа. Тэг үнэхээр ямар амар юм бэ те. Тэгээд өмнө нөгөө анх бид нөгөө KD-гийн аватар гэдэг те. Энэ KD бол яг тэгж харагддаг чи KD одоо хажууд нь те. Бас нормал гэдэг те. Тэгээд үүнийг харсан шүү дээ. Яг ташаагаар нөлөө шүү дээ те. Тэгэхээр амар юм. Ялгаа авахгүй тэгээд нэрэл LeBron бусд нь бүгд ирлээ. Стефиг хэмнэлийн урал дээр орж ирнэ гэж төсөөлөөгүй байлаа. Нөгөө бүх одын тоглолтод оролцохгүй болох нь тодорхой болцоос учраас гэтэл бүр тоглолтын хувцастаа гарч ирсэн. Тэгээд маш олон яриануудыг өглөө. Тэгээд Jokic, Luka, Wemby бүгд Giannis урал тоглолтод оролцохгүй мөртлөө ирдээд бүтэн хамт байлаа шүү дээ. Өнөөдөр нэг л алдаа гаргалаа. Яасан гэхээр энэ мэдээллийг бас өөрсдөө бид нэрс авч чадаагүйсэн байна. Нөгөө доошо сая нөгөө шууд нөгөө бүх нөгөө арга хэмжээнүүд болоод хоёр төр доор нөгөө маш цөөхөн ингээ нөгөө мезигийнхэн цугалтсан. Тэгээд дураараа ингээ Тэр юу нэ ойлгомжтой байдаг л да. Тэр ихтэй өнөөдөр ягаад чи ойлгомжтой та хоёр ягаад хэлээгүй энэ дэрийг надад Хэлмээргүй санагдаад. За тэгээгүй гэтээ бол амжиж нэг 2-3-аас нь бол ярьцгаав амжсан. Сайн байна. Тэгээд бажиг маань ярьцлагууд бас өнөөдөр тэгэхээр 3-4 хүнтэй ярилцж байгаа юм байна шүү дээ. Сайн биш үү? Ийм санаачлах ажил хийгээд байвал NBA Talk-ийн үзэгчид юу гэж чамаа ингээд үргэлж бүүлээд байгаа чамааг одоо баг 10 дахь жилдээ бүүлж яана яаж юм. NBA Talk-ийн сурвалжлах баг яг одоо та бүхэнд Лос Анжелес хотын Лос Анжелес County-гийн Englewood хотоос Into Dome ареныг гаднаас сурвалжлагаа хүргэлээ. NBA Talk нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Talk-ий. За тэгээд Talk-ыг та бүхэн гадаад гар устгаа явах эсвэл Talk-ийг ердөө сард 15,000 төгрөг төлөөл өөрийнхөө гар устгаа явах боломжтой байна. Өдрийн 500. Тэр нь сарын 15,000 байхгүй юу? Наач тоондоо мөн. Тэг чи тоонд айгу муу юм аа. За Тэгээд Coca-Cola ажиллаа. Удирдлагын турш бидэнтэй хамт байгаа ивент тэтгэгч нартай баярлалаа. Тэгээд Сингапур PC бол манай хоёр маань удахгүй эх орондоо одоо маш гоё одоо богцтой аяны богцтой очино. Одоогоороос нэвтрүүлэг маань хүрэхээр бэлдэж байгаа. Тэгээд одоогоороос хүлээж байгаа энэ бол NBA Talk-ийн тусгай сурвалжлага байлаа. Хамт байсанд баярлалаа. За одоо LA хотоос шууд амжуулсан гуравтаа маш их баярлалаа. Тэгээд мэдээж Premier Sports Network суугаараас харсан бах манай эдмэнээс NBA-ийн одуудтай бас ярьцлага хийсэн тий. Тэд нь одоо дараагаар нөгөө оддыг ойроос гээд тусдаа нэвтрүүлэг бас гарна шүү дээ. Тэгээд бажи маань тим актагаа зураг авахулсан юм байна. Бодвол тулгаан маань одоо Макситагаа авахулаа байлгүй. Тий. Тэгээд хин манай яги маань одоо Лукагийн фэн болоо байлгүй дээ тий. Лукатагаа авахулсан байлгүй. Тэгээд тун удахгүй бас аяны богцын задлнаа. За тэгээд мэдээж 3 дахь өдөр болдог хамгийн одоо чухал тэмцээн болох бүх одын тоглолтыг төлөө шууд үздэхэй гэж бодож байна. За энэ жилийн бүх одын тоглолт бол мэдээж Америкийн нэгдсэн улсын 2 баг, дэлхийн баг гэсэн нийтдээ 3 багс бүрдсэн багууд байгаа. За тэгээ энэ жилийн Мит Джонсон, Бикерста, Дако, Торонто Raptors-ийн ахлаас гэж бодож байна. Райко гэж үлээ тий. За 3 баг тоглосон. Wemby бол эрчтэй эхлүүлсэн. Тоглолтын эхлэлийг Wemby санаж нөр өрсөлдөөн гарч эхэлсэн байгаа тий. Тэр нь Wemby нөгөө нэг хэвлэлээр айгүй их ярьсан. Өмнө нь одоо ингээд тэгэл нэг тийм
зугаа маягтай тэгээд нэг тийм хамгаалтгүй тийм хөнгөн маягаар тоглодог байсан болвол би бол тэгээд тоглохгүй гэсэн тий. Хожгийн төлөөл тоглоно гэсэн. Гэтэл нөгөө нэг сул хамгаалт нь байгаа л байлээ тий. Тэр нь. За тэгээ Америкийн баг бол мэдээж барыг насны ангиллаараа 2 хуваагдсан байсан уу тийм ээ. Тэгтээ бас нөгөө нэг бүрэлдэхүүн бол ер нь жишээ залуу тоглогч нараас бүрдсэн. За нөгөө тал нь бол мэдээж Джейлен Браунсон, Инграм, Джейлен Браун өдр чинь нөгөө ах нартайгаа цуг байгаа юм. тий. Гэтэ тэд нар чинь одоо нөгөө багийнхаа эдэг бодвол бас жоохон ах нар нь үстэй тий. Одоо шинэ Booker бол жишээ нь энэ багт би одоо энэ багийн хамгийн ахмад нь баг 29 мөчтэй тийм бүгдтэй. Джейлен Браун чинь энэ жил 30 болчихж байна. Баг тий. За ингээд нэмэлт цаг гарсан тий. Антони. За ингээд Антони Эдвардс. Оноо их ойролцоо яваадсан. Вемби бол зүтгээлсэн. За Катын 3 шидэлтүүд унаад байсан бас тий. За Йокич, Лука зэрэг тоглогчдод бол ер нь сүүл рүүгээ яг тэр өрсөлдөөнд дунд гарч ирээгүй. Нэг л тоглолт тоглосон. Тий, тоглолтынхаа баг эхний хэсэгт тий. Тэгээ угаасаа суулгасан дээр юм шиг байлээ. Лука бол ерөөсөө энэ богдын тоглолтод угаасаа тийм итэх бол үзүүлэхгүй юм билий тий. Тэгэхээр суулгаж байгаа нөгөө хэд нөрсөлдсөн зүгээр санагдсан. За тэгээ их дээр улаан баг нь хожигдсон. Тэгээд хоёр дахь тоглолтоо хийж байгаа юм. Хоёр USA team хоорондоо тоглож байна. Джейлен Браун. За тэгээд хөдөлгөөн харагдаад идэггүй одоо хамгаалтууд тий. Тий. Ээж амархан бие биедээ бас оноо өгөхгүй гэсэн. Хайрцангуу одоо тийм хамгаалттай өрсөлдөөнтэй энэ тоглолт болж илээ тий. Леброн Джеймсийн 3 оноо шийдэлцэн тоглолтын зэг шийдсэн дээ. Антони Эдвардс. KD эсрэг. За бүгд тасалсан. Гээд илүү гарч байгаа юм тий. Гисэн чинь De'Aaron Fox-ийн clutch шидэлтэй. тий. За Fox ч бол ямар ч байсан хиний оронд орж ирлээ Fox чинь. Тэгээд хотын тоглолтод орж ирсэн. Steph энэ төрөнд ороод ирв. Гард юм аа, тэгж тий. байгаа бах тий. За тэгээд одоо энэ дэлхийн багт бол нэг тийм боломж гарч байгаа юм тий. Энэ дээр одоо нэг 3 онооноос илүүгээр хожчих юм бол 3 минут тайраад 3 минут тойрсон болж ирээд ингээд цаашаа боломж гарах гад байсан. Вемби хичээсэн хэвээр Вембитэй зүг хичээж байгаа хүн гэвэл одоо Жамал Мүрэ хичээгээд байгаа юм. За тэгээд Кат хичээгээд байгаа юм. Жижиг маань айлгч. За гівч одоо Кавай гэж хүн чинь энэ тоглолт дээр ерөөсөө галзуурсан. за яалч одоо өөрийнх нь ордонд болж байгаа юм байна. Өөрөөр нь ордонд болж байгаа. Тэгээд тоглох хэрэгтэй баха. Тийм өнөөдрийн бүхэлдийн тоглолтын MVP болчихъя гэж бодсон бах. Ер нь болохоор ч байсан тий. Вемби бууж өгөхгүй байсан. Сэрлээсэн. Кавай ерөөсөө энэ зөвхөн энэ тоглолтын дээр 20 дон авсан шүү дээ. Ганцаараа. Баг 31 оноо ч лөө. 31 оноо авсан тий. Нийт 36 гэж хэлсэн тий. Манай шингүүнээс бол бүхэлдийн тоглолтын дээр тийм гоё ганган үзүүштэй юм ер нь харагдахгүй байлээ тий. За Леброны нэмэл. Энийг хийчдэг. Гэх юм уу? Side step. Амар. Зөвхөн зогсогч байсан тэгээд. За хариуг нь бариад Вемби цаг сунгах байсан тий. За Ороогүй. Вемби шидэлд ороогүй. Ингээд дэлхийн баг хасагдсан.
За ингээ Кавай бол хамгийн өндөр оноо авсан. Ер нь бол юу болчих болоо? MVP болчих болоо гэсэн тийм. Хэрвээ нөгөө баг ингээд ожуулах юм бол Антони Эдвардс бас ер нь бол багийн оноогоор тэргүүлж ирсэн тий. Тэгсэн чинь харин энэ хамгийн сүүлийн тоглолт нь ерөөсөө нэг тийм өрсөлдөөн багтаа болцсон тий. Дэлхийн баг нь хасагдсан чинь жоохон өрсөлдөөн юм шүү. Гэхдээ яг нөгөө хит олон дахин тоглоод арай жоохон ахмад настай баг нь ядарчуудаа тэгээд хүмүүс яриад л шүү дээ. Бас тийм байх боломжгүй байна уу? Бага. Нэг хөлс нь хатчихараад ирлээ. Тэгээ нөгөө хүлээж аваад тоглоод байгаа шүү тийм. Scotty Barnes. За тэгээд залуу тоглогчдоос бүрдсэн Америкийн баг байна. Энэ удаагийн All-Star-ын тэмцээний авраг болоод за All-Star-ын MVP-гээр Антони Эдвардс тодорсон байгаа. Тэгээ Антони Эдвардсыг нэрийн зарлахад бас өөрөө аюу гайхаж хүлээж авсан байлээ. Тэгээд юунд гайхах вэ одоо? Өөрөө бүх одын тоглолтын талаар хоёрын хувьд юу ямар хөө болов шинэ форматыг дэлхийн гээд ингээ хуваарлсан өрсөлдөөн гараад илүү сонирхолтой болгож чадсан болов. Тийм яг угаасаа Өмнөмагийн дээр харснаас нь харагдаад байгаа юм тий. Хожигсондоо жоохон сэтгэл дундуур байх мах. Ер нь бол тэгээд загсан өмбөгчтэй яг амралтын өдөр All-Star-ын тоглолтууд байдаг тийм болохоор илүү өрсөлдөөн гэхээс илүү баг тэр enjoy байдал нь баг илүү зүгээр ч юм шиг надад санагдаад байгаа сүүлийн үед тэгэл одоо яг NBA-ийн үйлдэл ихний хагас тус хоёрдугаар хагасаас угаасаа плей-оффын өрсөлдөөн ширүүсээд ер нь багууд ер нь нэлээд нямбарч эхэлдэг болохоор энэ одоо баг сүүлийн баг амрах боломж нь тий. Ихэр яхад. Тэгээ ер нь бол өрсөлдөөн байгаад удаж байна. Тэгээ яг нэг хизээ үлээ одоос нэг 5-6 жилийн өмнө нэг ганц удаа нэг өрсөлдөөнтэй тоглолт болсон шүү дээ. Стеф Энтер нэг хамгийн сүүлийн шидэлт мэдлэлтийг хийх гээд бүр ингээ хамгаалж хамгаалаад тийм. Гэтэ тэр чинь эхний эсвүүд нэг тийм 50 явцсан. Яг төгсгөл хийх дээр нэг тийм жоохон тэгжсэн. Тэг яг дээрх нь үед бол угаасаа нэг өрн дорно гэдгээрээ бол маш хүчтэй өрсөлддөг байсан. Хоорондоо бараг дуурдагчгүй, гар барьдагчгүй тий. Бараг хонзонтой юм шиг тийм байсан. Тэрэн дээр илүү их тийм өрсөлдөөн байсан юм шиг байгаа тий. Одоо бол тэгээд бүх тоглогч нарын хоорондоо найзууд болцсон тий. Тийм орчин цаг гэдэг чинь өөр л болчихсон. Тэгэхээр эднийг яаж хооронд нь өрсөлдүүлэх юм бэ гэдэг чинь угаасаа толгойн өвчин болчиход байна л да. Тэг яг зөвөр олон форматууд туршиж үзэл одоо өрсөлдөөн гаргахын тулд сонирхолтой болохын тулд туршиж хийдгээр NBA уус алдартай учраас энэ бол одоо ингээд боломжийн санагдлаа надад өрсөлдөөн. Яг одоо чинь өнөөдөр нэг юм юу хүмүүс битсэн л байлаа. Плей-оффын тоглолтын одоо хамгаалт уур амьсгал бол биш ээ. Гэхдээ нэг улирлын тоглолтын хамгаалт бол ороод ирлээ шүү гэж хэлээ. За тэг ямар ч хэлсэн амралтын өдрөөр болсон. За мэдээж манайд бол одоо хагас амтсны нэгд өдөр болсон. Энэхөө бүгдийн тоглолтын маань Томи та бүхэндээ хүргэлээ. Тэгээд энэ түрээд NBA Talk маань төр зур завсарлаж байна. Тэгээд эргээд завсарлаад эргээд олцснаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи PKM-ээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Токигийн PKM-ийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-ээс лиг рүү орон PKM-ээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм.
Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нөөч бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-ээс лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нийслэлтэй эргээд тавтай морил NBA Toki 18 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. За бид эхний хэсгээрээ All-Star-ын тоглолтыг та бүхний тайм одоо ярилцлаа. Тэгээ мэдээж манай LA-д байгаа хүмүүс байна бас нэвтрүүлэг бэлдээ явуулсан та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд мэдээж зөвхөн энэ 7 хоног зөвхөн All-Star-ын тэмцээн болоогүй. Улирлын тоглолтууд маань за бас All-Star-ын өмнөх улирлын сүүлчийн тоглолтууд болсон байгаа. Тэгээд нэгэн одоо таагүй мэдээ гэх юм уу одоо ямар мэдээ гэж хэлэхгүй энийг одоо яг үгээр хэлж жоохон илэрхийлж жоохон хэцүү юм тийм. Зүгээр яг харамсалтай л мэдээ. Тэрний төлөө Крис Пол 21 улирлын дараа зодог тайлж буугаа өөрийнхөө сошиал медиагаар зарласан байгаа. Түүнийг Торонто Raptors баг багтаа байлгаж ирсэн боловч одоо багаас хассны дараа 2 минутын дараа энэ Крис Пол өөрийнхөө сошиал хуудсан дээр өөрийгөө сагсан бөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарласан байгаа. Ерөн дэвтэ солигдоо Торонто руу баг очиагүй баха тий. Чагүүгээр тэгээд шийдвэрээ гаргаад явсан байна. Тэгээд яг баг олдохгүй Clippers-аас хасагдсны дараа өөрийнх нь сошиал медиаг харахаар ингээд бэлтгэлээ хийж байгаагаа айгүй харуулаад те юм одоо дахиад энэ улирлыг бол ядаж тоглох мотивац байгаа гэж одоо миний юм харж байгаагаар бол одоо илэрхийлээд хэлсэн. Боловч одоо түүнд тийж энэ улирлыг нэг багтаад одоо нэр хүндтэйгээр ч юм уу магадгүй тухайн баг нь Крис Полын сүүлийн үдэлтийн улирлыг нь хийж өгөх тийм боломж гарахгүйгээр энэ тоглогч юм замл энэ түрээд дууслаа. Тэгээ би бол өнгөрсөн жил Сан Антониод бол бас тодорхой минуттай байсан шүү дээ. Минутандаа тоглоод те хэрэгтэй цаг үедээ цөөхөн минутандаа гарч ирж ирсэн. Тэгээд энэ жил Clippers руу очдөг нь бол
яг одоо өөрийнхөө хамгийн оргил амжилтаа үзүүлсэн баг нь шүү дээ. Тэгэхээр тэр багтаа очиж нэхэр за ингээд энэ чиний зодог тайлхаж ирж байгаа юм байна бөөрөн дээрээ л гэж бодсон шүү дээ. Тэг яг нөө хүмүүсийн Twitter байсан л да. Одоо зодог тайсныхаа нараас Clippers багийг одоо нэлээд шүүмжилсэн гэх юм уу. Энэ тал дээр наа нар юу гэж бодож байна? Clippers баг ер нь багтаа байлгаад ингээд яхад буруутгах зүйл ер нь байсан уу? Эсвэл одоо ямар шалтгаанаас болоод ийм юм байна? Таамаг. Яг зүгээр Крис Полыг явуулсан ганцхан шалтгаан угаасаа багийн амжилт одоо тэр уур амьсгал нөлөөлөд байна гэсэн тийм шуум яриад явсан тий. За тэгээ бид тэр Крис Полгийн тоглогчийн яг түүхийг харахаар 21 жилдээ би одоо тоглосон ч гэдэм үү те Олимпийн 2008 2012 оны Лондонгийн Олимпийн 2 Олимпийн авраг. За тэгээд ер нь тоглолт ер нь очсон баг болгондоо тодорхой хэмжээний маш том үүрэг нөлөөтэй ийм үйлдэлүүдийг өнгөрүүлж ирсэн те. За энэ дээр харагдаж байгаа одоо лигийг 6 удаа бөмбөг тасалтаараа тэргүүлж 9 удаа хамгаалтын багт нэрлэгдсэн. 5 удаа дамжуулалтын авраг, 11 удаа NBA-ийн бүх NBA-ийн багт нэрлэгдсэн. 23,000-аас дээш он 12,000-аас дээш оновтой дамжуулалт гэдэг юм уу. Одоо бид нар ингээд харах юм бол ер нь бол NBA Rookie of the Year авсан, MVP бол аваагүй. За NBA-ийн авраг бол болоогүй тий. Гэхдээ NBA-ийн шилдэг 75 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн тийм ээ. Аа. Ер нь бол бүх цаг үед хамгийн агуу 75 тоглогчийн нэг л гэж үзэх нь байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ тоглогчийг одоо домог тоглогч нар бол ер нь салах яс одоо юу гэдэг сүүлийн удирдлын удирдлын явдаг шүү дээ. За бид нар хамгийн сүүл харсны үед одоо Новицки ч юм уу тий. Одоо за мэдээж Коби Брайант их ч юм уу ингээд гоё уур амьсгалтай болдог тий. За Пол Пирс их ч юм уу ингээд. Гэвч одоо энэ тоглогчдоос ийм боломж олдог нь жоохон харамсалтай л санагдаад байгаа. Миний хувьд. Тэгээд дараа нь хүмүүсийн нөгөө игдүүсэл нь хүрээдсэн юм нь болохоор багасаа л бас Clippers хасчаад тэгээ нөгөө баярлаа ч юм уу нэг ийм thank you гэдэг нэг ийм бичлэг явуулдаг шүү дээ. Тэгээ тим юм явуулсанд нь хүмүүсийн нөгөө игдүүн хүрээлээ. Байх шиг байна. Миний хувьд. Яг би нөгөө нэг 21 жил тоглосон тоглогч Dirk Nowitzki-гийн хамгийн сүүлийн тоглолтыг талбайдаа American Airlines тэгт нь яг Далласт очиж үзчихсэн л да. Тэгвэл тэр бол тийм баярын өдөр байсан байхгүй. Баяр болж байсан. Стадион тэр хот тэр чигээрээ Nowitzki-гийн одоо баанараар өлгөөцтэй тэгээд шаар маар хүүхдүүд бүгд Nowitzki тэр хот нь бүр тэгж яг тэгэхээр мэдгүй Nowitzki нөгөө Далласт аврагын одоо цорын ганц аврагын цомыг авчирсан байх. За тэгээд дээрэс нь нөгөө нэг энэ өмсгөл футболкууд ингээд бүр ингээд гудамжаараа хүмүүс өмссөн байсан. Би над одоо байдаг ш би нэг өмсч ирж ирсэн. 41 21 гэсэн. 41 дугаартай тоглогч 21 жил нэг багтаа гээд айгуу тийм хүндэлтэйгээр тэгж яаж исэн. Тэгээд тэр сүүлийн жил нь байгаад тэгээд яг тэр баярын өдөр нь болохоор талбай дээр их хамгийн сүүлчийн тоглож байгаа. Phoenix Suns-ыг хүлээж аваад тэнгууд улирлын хамгийн сүүлчийн 82 дахь тоглолтыг зочилж тоглож дуусгаж байгаа байхгүй. Тэнгууд 81 дахь тоглолт байгаа байхгүй тэр нь. Тэгэд одоо Крис Полыг ингээд дугаар нь бол мөнгөчлөх байх л та тийм үү. Тэгээд яг аль баг харин драфтлсан баг нь New Orleans байгаад тэнцээ 5 6 жилиг өнгөрөөсөн байгаад байдаг. За Lakers-ийн трейдийг David Stern тухайн үед NBA-гийн тий. Ер нь гэхдээ Пол Clippers-т аврагын цом нэг удаа автсан байсан бол арай өөр байх байсан уу? Тэр бол ойлгомжтой. Бүр финалч гарч ирч чадаагүй. Яг 2020 онд Phoenix Suns багтаа NBA-гийн финалд анх удаа гарч. Milwaukee Bucks-тай гараад хоёр тэгээр сурлыг тэргүүлж явж дөрөв дараалал хожигдсан байдаг тийм. Инглээр яг Крис Полын карьерийг яг NBA-гийнх нь яг оргил үеийг нь тодорхойлох баг Clippers болж таараа яг хамгийн удаан тоглосон. Хамгийн олон жил тоглосон гэсэн үг. Тэгээ хувийн статистикийн хувьд гэх юм хамгийн яг оргил амжилтуудыг үзүүлсэн байгаад яг Houston Rockets бас байсан. Golden State Warriors-тай одоо яг бас нэлээд хүчтэй тэмцлийг очсон багуудаас одоо Clippers-тэй 7 тоглолт Clippers тогтоод 7 Golden State 7 тоглолт хийгээд хожиж исэн ч гэдэм юм ингээд оргил үеүдээ яг өөр багуудад өнгөрөөцсөн байгаад байна л да Крис Пол. Тэгэхээр бас яг Clippers яг Полын одоо яг бүр унган одоо баг нь юмаа гэж хэлэхэд бас хэцүү тийм. Яг анхны баг нь бас биш байгаад өөрийнх нь оргил амжилтыг үзүүлсэн баг бол байж болох юм тийм. Оргил амжилтыг статистикийн хувьд тийм. Оргил амжилтаар Phoenix Suns яг багаар тийм. Тэгээ бас ийм тохиол одоо ийм үйл явдлын араас буцаад Clippers
дугаарыг чи мөнгөчүүлэх ихээр Крис Пол өөрт нь ямар санагдах. Тэгээд эн чинь дараагаар нь Хьюстонтай чинь бүсийн аврагын төлөө гарч байгаа баг. Тий. Гойны харин шүлжсэн датдаг тийм. Цувралд 3-2-оор тэргүүлж явж байгаад Golden State тоглоо. Тэнгүүд гимтээд Clippers-тэй ч бүсийн аврагын төлөөж гараагүй шүү дээ. Гараагүй. Тийм үстэй. Тийм. Юу л Houston Rockets Clippers Golden State Бүсийн финалд гараагүй хаа. бүсийн финал. Нэг гарсан гэж санагдаад байна. Нэг гараагүй мэн ер нь. Бүсийн Самайд хусуулсан юм байна. Тэгэхээр чи баг 2 дахь амжилттай үзүүлсэн баг нь Хьюстон болох гэж байна. Заавс дугаараа мөнгөчүүлэх багийн хувьд жоо эргэлзээтэй байж магадгүй. Тэгвэл Hall of Fame-д бол гарцаагүй орох тоглож байна. Гарцаагүй орох тэр бол. Дугаарыг харин алдрын танхимд одоо дугаарыг нь одоо тэгэл ингээ харахаар хамгийн удаан тоглосон баг нь ялч Clippers болчиход байгаа байхгүй. Тийм. Тэгээд нарийн хариул Phoenix дугаарыг мөнгөлөх юм байна. Тийм үст. Phoenix-д 3 удирлыг өнгөрөөсөн. Финалд гарсан. Phoenix. Яг дугаарыг мөнгөчүүлэх Clippers л авах гэж бодож. Ер нь бол яг карьерийг ингээ харахаар Phoenix Suns-тай өнгөрөөсөн 3 жилийн ардаас ер нь карьер нь уруудч гисэн байгаа даа. Golden State Warriors, San Antonio Spurs, буцаад Clippers-тэй эргэж ирсэн. OKC-д нэг яг плей-оффд орчиж байгаа. Өмнө нь байхгүй. Phoenix очихынхаа өмнө OKC-д байсан байхгүй. За тэгээ ямар ч байсан Крис Пол юм байна. Замнал ийхүү дууслаа. Тэгээд одоо юу гэдэг сагсан мөнгөний талбайд бишээр эргээд хийх болов. Магадгүй гаднаас одоо өөр байдлаар сагсан мөнгөтэй одоо тэр одоо надад өгсөн бүх зүйлийг би эргүүлж өгөх ийм боломж гарлаа гэсэн утгатай мессеж хэлгээсэн байсан. Магадгүй одоо Carmelo Anthony, Blake Griffin энэ шиг одоо буцаад телевизийн салбар руу ч юм уу ингээд орох магадлал бол байж магадгүй ах гэж харж байна. Коучор яг дасгалжуулагч болохгүй юм бол байхгүй. Тий, болохгүй юм бол байхгүй. Гэхдээ гэхдээ одоо ингээд бодглоор Чарльз Баркли чинь Филид одоо хэр удаан байсан. Фениксээс ер нь тэр хоёрын алинд нь удаан байсан. Хүмүүс бол Фениксийнхаар нөгөө финал гарснаар нь тийм ер нь бол Филид драфтлэгж очоод илүү олон жилийг ер нь Филид юм. Харин тийм. Тэнгүүт нөгөө бас яг финалд гарахтаа болохоор Феникстэй финал гарсан. Тэнгүүт хүмүүс одоо Барклиг Фениксийн хүн гэж бодож хараад байдаг үстэй. За тэгээд ирийн хэдүүлээ цаг хугацаа өнгөрөхөөр харъя те. Clippers байх нөө, Phoenix Suns байх нөө гэдэг нь ламтаарцгаая. За ингээд дараагийн сэдвүүгээр энэ бол мэдээж Lakers болон Dallas-ийн хооронд болсон тоглолт байна. За яг All-Star гэх юм. Өмнө тийм ээ. За энэ дэр Лукач тэгээ байхгүй байгаа шүү тийм. Байхгүй байгаа. Лука байхгүй. LeBron James, Austin Reeves нар бага ахалж энэ тоглолтод оролцсон. За нөгөө талаас ч одоо тэгээд Cooper Flag байхгүй. Тэгээд одоо нөгөө талаас PG Washington ахалж ирсэн юм уу та? Тэгж таарах гэдэг тийм. Clay Thompson мэдээж. Captain гэдэг хүн байж та. Clay Thompson гэдэг. Clay Thompson байгаа. Тэр нь яг ер нь гол ер нь талбай дээр орилж байгаа хүн PG Washington байгаа юм л да энэ ч та. Тоглолтыг ер нь баг өдөртөж байгаа. Austin Reeves-ийн гайхамшигтай тоглолт ба. За нэг нь бол плей-офф энэ жил одоо үзэж тарна гэж байгаа. Нөгөөх нь бол энэ жил танк хийж байгаа баг тий. Крис Миддлтон одоо тоглож байгаа. Далсын бүрэлдэхүүнд. Энэ жил гэрийн дуусна. Хэлцээр ирсэн тий. Энэ жил гэрийн дуусах, дандаа гэрийн дуусах тоглогч нар ирсэн юм билээ. Ерөөсөө Далс ерөөсөө үлдэхгүй, Далс ерөөсөө асар том цалингийн зай гаргаж байгаа билээ. Тийм мэдээж. Kyrie Irving хоёр дахь хараслал тэр чигтээ Lakers багийн намгаалаар юм тийм. Austin Reeves гимплээсээ ирээд удаагүй байгаа. Яг одоо яг бүр форм жигдрээгүй байгаа гэж хэлж болно. Харин сүүлийн тоглолтуудыг анзаархлаар Хачимура илүү тийм бөмбөгтэй тоглоод Хачимура сүүлийн үед ерөөсөө зөвхөн болон дээр зогсоод бөмбөг эренгүүт шид гэдэг тийм юугаар тэр чинь өөрийнх нь яг тоглодог аргаар биш л дээ тий. Ядаж ганц хоёр тоншдгийг ш цаачаа өөрөө. Тий. За тэгээд хүүд олтонд Lakers баг хол онооны зөрүүтэй, бараг 20 оны зөрүүтэй ялсан байна. Тэгээд энэ тоглолт юугаар онцгой вэ гэвэл LeBron James 40 нас 44 хоногт одоо
трипл дабл хийсэн хамгийн ахмад тоглогч болон түүхэнд бүртгэгдсэн байгаа маань. Тэгээд түүний өмнө бол 40 нас 127 хоногтой Карл Мелон байсан байна. LeBron James Карл Мелон бүр яг ийм тэнцүү хийсэн юм уу? 10 гэх тийм ээ. Зориуд юм шиг. Энд Лекс байхтай тий? Лекс тогтоо карьерийн сүүлийн жил. 2004 он тодруулж хэлвэл тий? Тийм 2004 он. За энэ хөө амжилтыг LeBron James 41 нас 44 өдөртөө дөө. LeBron-ы яг rookie жил юм ба шүү дээ. Тийм ээ. Яг rookie жил нь Мелон ах нь 10 хийж ээжээ. Гайхалтай үзүүлэлт 28 оноо. 10 сам. Яг ингээд LeBron James 41 нас гэдгийг хаагаад харах юм бол нөө байдаг л стат байгаад байна тий. Хийдэг юм аа. 41 настайдаа хүртэл хийгээл явж байна. Тэгээд ер нь дөрөв бас хэлсэн LeBron James-ыг нөгөө нэг хэвлэлийн хурал мурал дээр нэг харагдаагүй гэдгсэн. Ягаад LeBron James ер нь тийм юмнаас зайлсхийж байгаа гэхээр ерөөсөө LeBron-с байнгын асууж байгаа сэтгүүлчдийн асуулт нь хизээ зоодог тайлах юм бэ? Хизээ зоодог тайлах юм бэ гэдэг асуултыг байнга асуугаад байгаа учраас LeBron өөрөө бас тэрнээсээ жоохон залхсан байдалтай. Би илээд байна чинь зүгээр амьдрмаар биш үү? Зүгээр уртхан юмэр биш үү? Тэгээ би өөрөө сагсан өмгөөс зоодог тайлах гэдэг мэдээг өөрөө мэдсэн цаг та хэд ч гэсэн хамгийн түрүү мэдгэнэ гэсэн зүйлийг хэлсэн байгаа дээлээ. Тэгээд одоо өөрийнх нь хувьд бол хэрэгжил бол тоглох гээд байна тий ер нь миний бодлоор. Тоглох хаа. Миний бодлоор бол тоглоход ямар асуудалгүй юм шиг харагдчих. Тэрвээ тоглохгүйсэн бол альцны одоо мэдээлэл хийцэн байгаа тий. Энэ үлэр сүүлийн үлэр шүү гэдгийг мэдсэн юм. Данкин шиг гинтхэн болох хүн биш тий. Тийм ба. Шал өөр хоёр хүн л дээ тий. За ингээд би явлаа баяртай гэдэг Данкин бол тий. За өргөжлүүлээд хэдүүлээ хамтдаа 2026 оны алдрын танхимын гишүүдэд шалгарсан эрхмүүдийг харцгаая. За Joe Crawford шүүгч. За Blake Griffin, Kevin Johnson, Amari Stoudemire, Blake Griffin гэдэг Buck Williams. Өөр хуучны алдартай улсууд байхгүй л үү? Blake Griffin болцлоо одоо. За тэгээд доороос мэдээж Doc Rivers ас юм. Candace Parker. За эмэгтэй тоглогчдоос гэвэл мэдээж. Эмэгтэй тоглогчдоос Candace Parker нэг шууд орно. Тэр одоо Олимпийн авраг, дэлхийн авраг, MVP WNBA авраг тий. Rookie жилээ MVP rookie of the year-ийг зэрэг авсан санагдаж. 96 оны Америкийн эмэгтэй шигшээ баг бас багаараа шалгарсан байна. За Kevin Johnson баг энэ дундаас хамгийн түрүүнд албан цагийн л орох хаа. Бүгдээрээ л ялгаагүй NBA авраг болоогүй тоглогчсон байгаад болохоор тэ Blake Griffin NBA авраг болоогүй. Amari Stoudemire NBA авраг аваагүй. Тэр арай жоохон ахмад тоглогч гэдэг утгаараа төрүүлээд Kevin Johnson албан цагийн. Doc Rivers тусалжуулагчийн ажлаа хийж байгаад магадгүй дэвшиж чинь тий. Шалгарах магадaltaй болов. Doc Rivers-ийг юу гэж одоо мэдгүй одоо энэ гэхдээ ер нь бол алдрын танхимд орох хүмүүс ер нь их тийм цөөхөн байгаад байгаа юм уу те өөр чинь өмнө байхгүй л үү яг хоо тэгээд ороод шалгар явцсан тэгэл одоо тийм баг те яг энэ бол шалгарсан ба энэс дахиад шалгарах баг шалгарсан тэгээд яг нэр дэвших одоо тайлаад нэр нь нэг тэдэнчлэн дээр орж ирнэ гэдэг тэгээд Blake Griffin Amari Stoudemire шинэ үеийн юм байна л да тэгээд Amari Stoudemire миний бодлоор хоёр дахь оролдож байгаа юм шиг надад санагдаад байна. Өмнөөс нэр нь байсан байж магадгүй бах би андуурж иж магадгүй шүү дээ. За энэ түрээд хэдүүлгийнх нь 2 дугаар хэсэг төл завсарлаж байна. Тэгээд хэдүүлгийн өнөөдөр цомхон яв шүү. Аа шүү. Завсарлаад эргээд олцсон. За. Нэвтрүүлгийн Platinum Event гэрч Саксан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event гэрч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тоглолтын ажлыг Токи пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь очих бол та зүүн зөвхөн нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн аль биесны апп Токигийн пикэмэсэг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Toki App Entertainment-с лиг рүү орон PKMS-гээс тоглолтоо таамаглал бэлгийг хож. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдээ бүгдээнд маш их баярлалаа. NBA Toki-ийн Platinum Event гэхчээр Toki App хийж байгаад болох даа. Toki App-аар та үндэсний дээдлигийн статистик мэдээ олон бусад зүйлсийг харах боломжтой байгаа. За дээрээс нь манай Platinum Event гэхчээр сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola хамтдаа илүү хамттай. Coca-Cola мань ажиллаж байгаа даатай. Мөн дээрээс нь PC Mall, PC Mall мань та бүх төрлийн гар утсыг урьдчилан төлбөргүйгээр худалдаа авах боломжтой. Мөн Singur Ultra бас ажиллаж байгаа хүндээ хэлэхэд таатай байна. За ингээ 2 дугаар хэсэг рүүгээ оръё гэж бодож байна. 2 дугаар хэсэг бол маш сонирхолтой байна. За одоо түрүүн хэлсэнчлэн түрүүний өмнөх сэдвүүдээр одоо амжилттай танк хийж байгаа баг гэдээ ярьсан шүү дээ даалсыг. Тэгэхээр энэ юм танк хийж байгаа багуудын талаар мэдээлэл байна. Тэгээд энийг хэдүүл амтаа үздэцгээе. За NBA-ийн зүгээс шалтгаангүйгээр тоглоулаагүй улмаас Utah Jazz багийг $500,000, Indiana Pacers багийг $100,000 тус торгосон. Тэгээд энэ нь бол мэдээж NBA-ийн одоо доогуур бичигдэж байгаа за чиглэлээ олоогүй байгаа багууд ерөнхийдөө танк хийж драфтын тэргуун сонголтуудыг авдаг. За улмаар одоо улиралд албаар хожигддог. Багийн үндсэн бүрэлдэхүүнийг бас тоглоулахгүйгээр өнжөөдөг. Ийм асуудлаас болоод лиг арга хэмжээ авсан байна. За өмнө нь бол ер нь иймэрхүү арга хэмжээ Удаан ч заахтай байдаг байсан шүү дээ. Тий. Заавал бүр тийм шаардсан шүү дээ. Заавал ямар нэгэн байдлаар. Одоо бүр улаан цайнд тоглож яснаа, хожиж явж яснаа, дөрөвдүгээр үедэр нөгөө хэдийгээ суулгаад хожигдно гэдэг ч одоо бүр Хит хитэн өөр өнцөг шалтгаанаас болж ирэн тоглолт өнжүүлж ирсэн шүү. San Antonio Spurs Greg Popovich санжуулагчийн үед бол ер нь бол нөгөө арай жоох ахмад тамирчтай ээлжлээд нэгээр ингээ амраагаад. Гэтэ тэд нар бол драфт ихлээ явж байгааг зөв плей-оффто бэлдэх маягаар тоглогчтой амрааж ирсэн тий. За Utah Jazz баг бол дасгалжуулагчийн тайлбар хэлэхдээ бид нар энэ тоглогчдыг нөгөө өнжүүлсэн тоглолтын дээр бид нар угаасаа хожицсон шүү дээ. Тэгээд ах бид нарыг торгочлоо гэсэн юм үнс гарсан. Гэхдээ ерөнхийдөө Utah Jazz болон драфт их рүү явж байгаа багууд бол улаан цай тий ер нь бол унж өгж байгаа тийм тоглолтууд бол маш их байгаа болохоор NBA-гийн зүгээс энэ шаардлагыг тавих зөв л гэж харж байна. Гэхдээ ер нь наач нэг тийм яг нэг зөв шийдэл нь бас биш байгаа юм аа. За яг уу Utah Jazz баригдчихлээ. Одоо нэг тийм улаан цай байгаад
Тэнгүүд одоо бусад хайж байгаа багуудыг бид нар хайж байгааг нь мэдж байгаа шүү дээ. Тэгсээр нэ аюу нэг тийм цэвэрхэн ингээл нэг те ингээд манайх бол жишээ нь ингээл Клей Томпсны шагаан өвдөд янч гинөө те болохгүй шүү дээ. Одоо Наши Маршал нуруу өвдөд энэ төр гээл нэг юм яриад нөгөөдийг өмжөөгөл тэгэл ийм G-лигийнхаа нөхдүүдийг оруулж ирээ тоглохоор нөгөө хэд нь чадлаараа тоглоод хожигдчиход байгаа байхгүй да. Тий. Тэнгүүд Кари ирэн айл 11 сард багтаага бэлтгэл хийгээд эхэлсэн. Тэ одоо зөв зүгээр явж байгаа хүнийг тоглохгүй болоогүй байна энэ гэж мэгэл ингээл ямар нэгэн ингээд арга сам хайгаад байгаа нь худлаа унж гэсэн одоо хүндлгээд байгаа юм уу юу гэдэг тий хүндлгээд байгаа тий хүндэлтэй хандаач гэдэг юм уу улаан цам ингээд хаях юм бол муухай байна гэдэг юм уу эсвэл бүр хожигд албаар хайж байгаад нь шийтгэл оноох гэдэг юм уу алинд нь шийтгэл оноох гэдэг тий Ямс NBA-ийн зүгээс бас яг энэ танк хийдэгтэй холбоотойгоор цаанаас арга хэмжээ авах. За зарим тохиолдолд өөрчлөлт оруулах зүйлүүдийг бас ярилцаад их сайх шиг байна тий. Системдээ л өөрчлөлт оруулахгүй бол багуудыг одоо та нар чин сэтгэлээрээ байлдааж одоо юу гэсэн хүн чанар алгуу малгуу энэ гэж тийм хүсэх хэрэг байхгүй шүү дээ. Системд нь өөрчлөлт орох талаар яриа альцна гараад эхэлсэн. За тэр нь бол плей-офф болон плей-энд ороогүй багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг нь драфтын эхний эрхийг авнаа ч гэдэг юм уу тий. Ийм хөдөлгөөн ерөнхийдөө өөрсдөө өрсөлдөх шаардлага гарах гэдэг шүү дээ тий. Яг хамгийн сүүлийн байранд орох юм бол мэдээж 30 дахь эрхийг аавна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө талынхаа сайд эффект нь болохоор одоо юу гэдэг угаасаа муу байгаа баг жишээ дээшлж болж чадахгүй байх юм шиг дээгүүр сонголт авах ямарч боломжгүй болох гээд байгаа ч юм уу. Тэгэхээр бас ямар нэгэн зохицуултын бас зөв тааруулах хэрэгтэй л ах гэж бодож байна. Гэхдээ NBA бол өөрөө шинэ юмнууд туршиж үзээд алдсан ч хамаагүй ингээд өөрчлөлөө сайжруулад явдаг. Учираас энэ өөрчлөлт магадгүй орж магадгүй байх гэж бодож байна. Тэр нөгөө нэг плейн тоглосон багуудын одоо дээгүүр сонгох магадлалыг нэмж өгөхөөр энд одоо доор байгаа 5 багч нь адилхан плейн тоглоод алцаад нөгөө эргэжл биднэрт юу дутуу байна маяга хараад тэгэхээр таны тэгэнгээ суглаад бас боломжтой. Тэгэхээр яг таны хэлдгээр яг эхний 6-д бол харин боломж байна. Сэтгэлээрээ тоглох гэдэг шүү дээ. Яг хожихын төлөө тий. Тийм. Эдгээр плейнд орвол орчхоор багууд зориуд унаад байгаа байхгүй. Тий. За тэгээ үүнтэй холбоотой нэг мэдээлэл гарсан нь за саяхан солигдоод ирсэн Jaren Jackson Jr. өвдгөний хагалгаанд орохоор болж удирдлан дуслаа гэсэн байна. За тэгээд магадгүй за хагалгаанд орох заалт гэж байгаа учраас одоо тэгтээ улаан цам яг худлаа хагалгаа юм гэж байхгүй л гэдэг тий. Үнэхээр л хагалгаа л байдаг тий. Яг жоохон гэмтэл байсан. Тэгээ хагалгаа хийхгүй яваад байсан тий. Тийм байна. Тэрнээс after ноцтой гэж үзэхгүй байгаадсан байх нь шүү дээ. Хагалгаа хийчих юм бол бас сайн. Тэ бүр 100% идгээгээд хөлрөл плей-оффын дээр л та хийя. Тэнгүүд занаа хөлийч өвдгийч хагалъя. Тэ сайжруулчихъя тий. Худлаа өнө одоо үлдсэн улирлын үлдсэн хагас тоглож яхаар сайхан хэвлээ. Бүр эмчлээд авъя гэдэг тийм л шийдэл төрчих шиг байна тий. Тэрнээс одоо хагалгаа хийнэ гэж худлаа ярина гэж байхгүй л байна. За тэгээд эх жилийн Utah Jazz-аас ер нь хүлээлт бас өндөр. Тий, Utah Jazz ер нь бол болж байна да. Миний анзаарснаар та хоёр анзаарсан уу? Энэ улирал орж ирэхдээ Utah Jazz плейнд үзнэ гэж бодож орж ирсэн шүү дээ. Энэ багаараа. Тэгээд өөрсдийнхөө юу хэрэгтэй байна, юу дутуу байна, юугээ өөрчлөх шаардлагатай байна, аль байрлалыг чангалах хэрэгтэй байна гэдгийг үзэх гэж орж ирсэн чинь улирлынхэнд Kessler гэмтчихдэг байхгүй. Тий. Тэгээд сонирн болоо явчихдаг байхгүй энэ дэр чинь. Яах вэ гэд. Одоо нүркичтэй цаашаа тэгж үзэхэд хэцүү тий. Тэгээд төлөвлөгөө өөрчлөгдсөн байхгүй. Samson Jaren Jackson Jr.-ийн хувьд ийм мэдээлэл гарсан байна. За үргэлжлүүлээд харин сайн мэдээд болоход Jason Tatum G-лигийн багтаа бэлтгэл хийгээд за 5-5 буюу одоо контакттай бэлтгэлд оролцоод эхэлсэн. За ер нь хүмүүсийн харж байгаагаар бол ер нь талбайдаа эргэж харахад нэлээд ойртсон байгаа да. Тий, одоо чинь мэдээлэл байна да. Юу л байгаа юм л да. Tatum бол нодлон 3 сарын сүүлээр бараг 4 сар гацсан ч байлгүй тий. Гинтэж байгаа шүү дээ. Тэгээ хаалгаанд орж байгаа. Тэнгүүд Kyrie ч нодлон бараг 2 сард хаалгаанд орсон байхгүй. Бүр өмнө нь. Тий, улиралд. Тэнгүүд Kyrie ч бол зүгээр болоод одоо 2 сар өнгөрч шүү дээ. Тэгэл бодглохоор Tatum бол тий. Нэг бас Kyrie-гаас нэг 2 сарын дараа л хүн шүү дээ. Тий. Ер нь яг энэ бичлээс бас одоо хамгийн хурдан эргэж ирэх гэж байгаа тоглогч болох гэж магадгүй байгаа даа. Тэгээ G-лигийн багтаа контакттай бэлтгэлд орсон гэдэг нь ер нь тоглолт нь нэлээд
ойрхон болцсон Тий. байна да. За Тэгээ ер нь бол яг плей-оффт ирэхэд л болж байгаа юм дөө. Улирлын тоглолтод бол яг нэг сүүлийн эдэн тоглолтод оролцож тий. Джейсон Тейтум яг Кайриг бодвол арай залуух юм да. тий. Тэгээд ирэх шалтгаан бас байгаа юм да тий. Баг сайн явж байна. Кайри бол ингээд эргэж ирээд ч яах юм. Кайри бол амарчих гээд байгаа. Тэнгүүт лиг Кайриг тоглуул гэж шахаад байгаа байхгүй. Наа чи ирсэн байж тээ. Зүгээр болсныг мэдсэн. Айгуу золонтой бол. За тий Тейтмээс бол ер нь өөрөөс нь асуухад бол багийнхаа төлөвлөгөөний дагуу ер нь явж байгаа. Яг тийм би ер нь бэлэн болсон ч юм уу яг тийм ерөнхий мэдээлэл өгөөгүй гэсэн бол байхгүй. Баг төлөвлөгөө байгаа. Тэгээ тэр төлөвлөгөөний дагуу л явж байгаа, бэлтгэлээ явж байгаа. Шууд плей-оффын хатуу тоглолт руу ороход хэцүү байх. Наан нэг дасгах хэрэгтэй. Тий, ер нь бэртлээсээ эргэж ирж байгаа хүмүүсийг ер нь харахад бас сул баг дээр эргэж ирдэ штэ. Тий. Өөрөөсөө багаасаа нэлээд сул одоо 50 тоглож болохоор хатуу ширүүн уур амьсгалтай биш тоглолтод эргэж ирдэ. Одоо сайхан унж байгаа багууд байгаа ш тэд нартай их тоглолтын дээр. Тэгэхээр Тейтмээс хэдүүлээ магадгүй энэ удирлын одоо удирдал дуусгаас өмнө орж ирэх мэдээ сонсч магадгүй байгаа даа. За үргэлжлүүлээд Clippers болон Houston Rockets багийн тоглолтын таймыг харцгаая. За мөн л бас All-Star-ын өмнө болж байгаа тоглолтууд 2 дахь өдрөө дараалаад хоорондоо. Эхний өдөр нь Houston хожицсон тийм. За солилцоо 8 хийгдээд байгаа Clippers тэгэл Kawhi өчигдөр төлөө тоглоод яваад байна тийм ээ. За тий. Энэ үлрэл маш сайн тоглож байгаа. John Collins. Энэ багч чинь тэгээд бас гайгүй матурын интергээд одоо оноо аавал авчдаг тоглогч нар ирсэн. Залуучсан бас. Гарланд ороод ирэх юм бол бүр ингээд бас эгч тийм бүр бага задлаа хийсэн бас биш. Байгаад байгаа. Зүгээр 100 бацыг л явуулсан болж байгаа. Яг хоёр том нэр явуулсан байгаа юм л да тийм ээ. Хаард. Тэгээд Зүв Батсын оронд одоо эдний нөгөө G-лиг тоглоод байгаа ямар такер үлээ. Нидер хаус л юу үлээ. Нэг хэцүү нэртэй залуу байгаа. Тэр бол ер нь баг төвийн тоглогчоор ер нь баг үлдээд багтаа тоглолцохоор юм байлээ. Тэгэхээр Clippers бол тэгээд ямар ч байсан плей-ин тоглож таарж байгаа. Арийнх нь багууд урагшаа нэг ч хожихыг хүсэхгүй байгаа багууд байгаа учраас нэг 50% хийгээ яваад тахт тийм. Тэгээд плей-ин руу тоглож байгаа хийж л таардаг. Eric Jones Jr. ирсэн байна. Тэгээд Kawhi маань байж гин. Kawhi бол улам супер байгаад байна. Houston Rockets бол угаасаа 4 юм уу 5-аар гарах нь тодорхой болчиход байгаа. Ер нь тодорхойч байх л дээ. Тодорхой юм гэж байхгүй л дээ. Гэхдээ ер нь бол тэр хавцаал яваад байна. Садын тоглолт маш өссөн. Тоглолтын эцсийн өчид Kawhi бата шийдэлт алдаа таарсан. За тэгээ өөрөө ч гэсэн хэлсэн баг ямар нэгэн өөрчлөлт орсон багийн зүгээс хийж байгаа алхам гэсэндээ би бол одоо чон төлөв үргэлжлүүлээ. Ажил авахын төлөө тоглоно гэдгсэн тэгээд. Гэдвэй. Мо маш сайн тоглож байгаа Kawhi. Тэгээ хоёр тоглолтын дээр Clippers хоцсон. За тэгээд хэдүүлээ хамтаа бүх одын завсарлагын дараах лигийг ер нь ямар багууд шансаараа тэргүүлж байгааг харцгаа. Тэгээд энэ дэг гайхалтай зүйл нь бол Detroit Pistons баг яг одоогоор лигийг шансаараа тэргүүлж байна. Хоёр талын харьцаа хуваараа харах юм бол Detroit Pistons баг дээр гараад ирсэн. За тэгээд сүүлийн тоглолтууд бол Shea төрчлөө болмоос бас тоглохгүй байгаа тийм ээ. За Shea-ийг юу гэж бодож чинь яг жигнээс бэрцсэн үү зүгээр бүх одны тоглолтоор амраач гэж бодсон. Амрааж байгаа. Энэ хүртэл чирээд аваад ирлээ. Тэгээд энэ байнгын ганцаараа тий. Зөй дабл гэмтээс эргээд ирсэн. Хамстring. Дахиад гэмтсэн үгүй юу? Сая сүүлийн тоглолтын дээр бас нэг жоохон эвгүй болоод гайгүй хаа. Гайгүй. За тэгээд мэдээж хамгийн сонирхолтой баг орж ирж байна. Detroit маань нэг торгуулвал гэхдээ гайгүй цөөхөн юм байлээ шүү дээ. Дүүрэн Stewart хоёрын торгуулвал тий. За тэгээд 17 тоглол. Тийм Нью-Йорк их одоо улам л зузаалаад байна.
Тийм байл. Альварадог авчирснаас гадна Сохоныг авчлаа. Сохоныг авчлаа тий. Тий. Тэгээ одоо Сэлгээний бүрэлдэхүүн бол нилээн ер нь бэлдээд байна. тэхэн болсон. Тэгээ бид нар яг нөгөө Нью-Йоркод нэг итгэдэггүй шалтгаан нь ингэж гоё явж байгаа яг плей-оффын 2 дугаар шат матан дээр нэг тийм гэмтэл бэртэл те. нэг бол гэмтэл эсвэл бүгдээр байгаа хэрнээ нэг тийм хожихгүй болчихдог шүү дээ. Нурдсан батарей Хождгүй шүү дээ нэг тийм ядарчдаг ч биш. Тий. Тэрнээс нэг болоод байгаа болохоос яг одоо бол плей-оффд ороход бол манай Нью-Йоркийнхан бол бэлэн болчиход байна. За тэгээ дээрээс нь бас 15 дугаар байрны Шарлот Хорнесоос ороод ирсэн байна тий. Тэгэхээр лигийн юмс Шарлот хэрвээ одоо плей-ины 9 дугаар байранд явж байгаа тэгээд 8-аар хэрвээ орчихвол нэг Детройтойгоо сая зодоо хийсэн багтайгаа ер нь таараасаа гэдлээ ш хүмүүстэй таарчаасаа гэж хийх гээд байна. Тэгээ хүмүүс бас зөндөө таамаг хэлэхдээ зарим хүмүүс тэгсэн байлээ. Шарлотыг Нью-Йорк юм уу Бостонтой тоглол ер нь давж чадахгүй хожигдчих واخ. Харин Детройттой бол үзнэ гэдэг байгаа байхгүй. Үе тэнгийн плей-оффын туршлага хоёулаа нэмэгэн тэ үзүүл үзнэ гэдэг байгаа байхгүй. Нью-Йорк Бостон хоёр ч бол амар туршлага байж байгаа шүү. Тийм шүү дээ. За хэдүүлээ хамтаа тэгвэл MVP шансаг харцгаая. MVP шансаг тэргүүлж байгаа шилдэг 10 тоглогч. За шээ 2 дахь жилдээ Йокич 4 хэддэг чи 3 орсон хүмүүстэй. Лука анхны. Лукагийн баг үнэхээр хойно байгаа байна. За тэгээд Кейт. За тэгээд Виктор Вембanyама за түүнээс хойш бүх тоглогчдоор Эмеки тоглогчдор байна. Эндээс хэн шээ мэдээж 65 тоглолтоо өнчгүйгээр одоо ороод ирэх бах тий. Ороод ирэх бах. Канада. За Йокич бас одоо нэг л тоглолт өнжүүл. Нэг өнөө хоёр тоглолт л байгаа тийм ээ. За яах гэсэн шүү дээ. Лукагийн баг урагшлахгүй болохоор Лука ерөөсөө ингээл энэ өндөр онооны дунджаа бол даалцд байх. Та ч гэсэн үзүүлээдсэн баг нь дандаа нэг 4 5 6 дээр байгаа даа болохоор ядгүйсэн шүү дээ. Одоо энэ жилийн бас онооны лидер болоод дуусч магадгүй байх гэдэг тийм. Баг нь 6 амжилтаас болоод. Тийм өмнө бас онооны лидер болсон даалцд байх та. Гэхдээ баг нь 6-д байжгаад MVP болсон хүн гэвэл Westbrook л байна. Westbrook. За тэгээд Anthony Edwards, Jalen Brown, Donovan Mitchell, Jalen Brunson, Kyle Leonard орж ирсэн байна. За тэгээд энэ 7 хоногт хүрэж байгаа NBA Talk-ийн маань тусгай дугаар. Одоо тусгай дугаар төрөвчлсэн шахсан цөөхөлөө дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд NBA All-Star-ыг бас хүмүүс маань үзээд гоё юусан бахаа гэж бодож байна. Тэгээд эх 7 хоногийнхоо нэгд өдөр нөгөө зочид нөгөө манай хэд манай хэд манаас айгүй оолцоо мөхтэй за шин содон мэдээтэй ирэх бах гэж бодож байна. Тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртлээ төр баяртай. Say you the greatest, get your vision must be close. A little bit. Oh, Lord, I go high in pole position. I don't need a